За сайн бацхан уу. За би хаана байна? Би Монголд байна уу? Эсвэл би гадны орноос хаус танилцуулж байна уу? За би Монголдоо байна. Үнэхээр манай Монголд маш гоё хаусууд баригддаг болчихжээ. Би яг энэ үгийг энэ өмнөх бичлэг дээр хэлээд загнуулсан. Аль хэдийн барьдаг болцсон шүү гэд нэг хүн хэлжсэн. Коммент хийсэн байсан. Тэр үнэн байж харалтаа энэ олвол Жаргалантын аманд грант шалээ автхан. Би анх зургийг хараад энэ Монгол юм уу гэд би итгэж ядсан. Тэгээд яг ирээд үзсэн чинь зураг шигэ бүр гайхалтай хаус хотхон байна. Нийтдээ 8 хаустай. За тэр дээр бол бас дотроо 6 айл амьдрах юм орон сууц бас байгаа. Энд чи болохоор single хаусууд байна. За бүгдээр альфийн нураг тойрсон шалээ загвар Монгол баригдсан байгаа харж ин бүгдээр орж танилцъя. За тэгээд энэ шалээ загварын хаусны онцлог нь бол мэдээж нэгдүгээрт дан одоо наамал дүнзээр хийсэн юм мод байгаа. Хоёрдугаарт энэ дизайн байгаа шалээ одоо загвар бол дээврүүд нь маш юм том дээвэртэй. Өрөө олгон ер нь маш олон юм террасууд байдаг. За альфийн нураг тойроод одоо маш их цас ордог. Тэгэхээр энэ дээвэр дээрээ цасаа ингэж гоё тогтоож байлгах тийм зорилгоор бас энэ дээврийн шийдэл нэм байдаг. Тэгэхээр шалээгийн одоо загварын онцлог нь бол тэр. За технологийн хувьд бол наамал дүнзээр хийдэг. За ер нь бол дүнзэн хаус гэдэг хүмүүс ярьдаг. Дүнзэн хаусад одоо ингээд бөөрхий бүтэн дүнзээрээ байгаа хаусын нэг онцлог нь юу вэ гэхлээр яг тэр гол хэсэг нь бол хизээч хатдаггүй. Тэгэхээр хатахгүй байна гэдэг нь өөрөө урт хугацаанд байшин баригдсны дараа хөдөлгөөнд ордог. Шалээгийн одоо энэ наамал дүнзэн байшингийн онцлог нь юу вэ гэхлээр маш олон дүнзэн модыг ингээд хооронд нь органик цавуугаар наагаад дунд нь шилэн хөвөнгөөр одоо дулаанс гаралцсан юм технологи. За бүгдээр орж өшөөд ойроос харъя. За одоо бүгдээр арай л ойроос харах гэж байна. Тэгэхээр дүнзэн одоо наамал дүнзийн онцлог нь болохоор за энэ бол Оросоос орж ирж байгаа Сибирийн юм мод байгаа. Тэгэхээр энэ ингээд харах юм бол надад бол харагдаж байна. Нийтдээ одоо 7-8 ингээд дүнзэн модыг хооронд нэг бит болгоод наагаад за тэр цав нь бол органик бас хамгийн одоо цав байдаг. За ингээд нэг бит болгоод за энэ дундуура шилэн хөвөн одоо энэ дүн зорлогоны завсраар дахиад шилэн хөвөн орж ирээд ингээд илүү дулаан болж байгаа. Тэгэхээр одоо монголчууд бол дийлийнх нь мэдэндээ яг юм бөөрөнхий дүнзэн дүүбэн хаусууд гэдэг. Тэгэхээр тэр бол хөдөлгөөн ордог маш их ингээд дулаан урт хугацаанд хөдөлгөөн ороод завсар зай их үүсдэг, дулаан их алдагддаг гэдэг. Тэгэхээр яг энэ наамал дүнзний хувьд бол хамгийн гол нь тэр асуудлыг шийдсэн гэдэг утгаараа бол хамгийн том эсрэгтэй. За нэш ард. За одоо ингээд үүдний гаднаас орж ирж байна. За юуны хувьд бол байшингийн хувьд бол яг энэ үүдний хэсэгт эн чинь хаалга байгаа учраас энд бол хананда радиатор шийдэж өгсөн байна. Ер нь энэ байшингийн хувьд бол цонхны урдуур дандаа радиатор одоо дулаан халаалт бол явж байгаа. Энэ юуны коридорын хэсгүүдэд болохоор шалнаасаа халж байгаа. За ингээд бүгдээрээ наашаага зочны өрөөлөө орж ирж байна. За энэ одоо дотор интерьер дизайны хувьд болохоор органик модерн юм дизайн байна. За энэ болохоор Азурагийн дандаа юм чулуун хаанууд бас хийсэн байлээ. За ингээд энэ дээшээгээ бол таацны өндөр нэг 8 метрийн таасны өндөртэй байгаа. За ингээд наашаага галтгооны өрөө орж ирж байгаа. За галтгооны өрөөний дизайн бол маш гоё байгаад энэ өнгөний сонголт бол маш гоё өнгөний сонголт байгаа. За тэгээд дахиад нэг онцлог зүйл болохоор энэ таацн дээр орсон юм модон оруулгыг харуултаа. За ингээд мэдээж би эмгтэл хүн юм болохоор энэ галтгооны дизайн өнгө тийм гоё симпл маш зөөлөн уран суулал орж ирэнгүүт маш их таалагдсан. Дахиад нэг хөөрх юм эмгтэйчүүд сонирхох. Ийм хөшиг Монгол ерөөсөн ийм хөшиг байдгүй. Тийм маш гоё хөөрх юм хөшигний шийдлээс энд хийсэн байлээ. Заавал нэг өсөр орж ирэх гэдэг шүү дээ. Цонхон дээр нь ингэж хийсэн байна. За дахиад наашаага болохоор миний нэг орж ирээд хамгийн дурлсан хэсэг. За энэ чи гэрэл наач юм байна уу? Хажуудаа байна уу? Харагдаж байна уу?
Ийшиг болохоор ингээд террасын хэсэг байгаа. За цаашаа түрүү нар жаргаж байгаа хэсгийг та харсан маш гоё. Нар жаргаж байгаа хэсэг байна. За энд ингээд шалээ загварын дотроо 6 айлтай бас нэг юм орон сууц байна. За ингээд ийшигээ төрөн нэрийн хамгийн гол юм оруулаагүй шүү дээ. Дараа нь нэг дундуур нь эдит гэж оруулъя. Яг энэ байшингийнхаа одоо энэ уртлын зүг рүү болохоор ингээд маш их модтой. Тэгээд ийшигээ хангаа харагдаж байна. Энэ байршил бол бүр үнэхээр вау. Маш гоё байршил дээр тэгээд Европын уулыг тойрсон шалээ загварын байшин баригдсан байна. За одоо бүгдээрээ дараагийн өрөөл оръё. За ингээд наашаага болохоор мастер унтлагын өрөөнд дотор ариун цэврийн өрөөл явж байна. За энэ бол хувцсны өрөөний хэсэг байна. Арай хувцсны хаврыг төгчиж амжааг байна. За энд болохоор мастер bathroom ариун цэврийн өрөөлөө ороод ирлээ. За ингээд за энэ чулуунууд бол бүгдээрээ туркээс чулуугаа авчираад тааруулаад эндээ хийлгсэн байсан. За дандаа колерын тоноглолууд байж байна. За эндээ дүүштэй юм байна. За ийшээ би бүр ингээд энэ шалээгийн энэ загварын ингээд Монголд байгааг нь харахаар бүр хараад бүр одоо хүртэл итгэж өгөхгүй. Тэгээд энэ хотхныг барьсан хүмүүсээр бүр үнэхээр их бахархаж байна. Яагаад тэгэхээр энэ одоо наамал дүнзийг Монголд оруулж ирээд ингээд энэ байшин. За ингээд хамгийн гол хэсгээ бас танилцуулаг байна. За бид нар мастер унтлагын өрөө дотор явж байгаа. Нэг давхар нь бол дандаа 8 метрийн өндөр таацтай. Хоёр давхар нь бол энгийн 260 өндөртэй байсан. Бейсмент нь бас энгийн одоо 260 өндөртэй. Ингээд нийтдээ 3 давхар 350 м квадрат. За түрүүний том террасад орохоор 500 м квадрат ийм амны орон сууц байгаа. За энэ ч нэг зочны excuse me. За ингээ өрөө олгон шал өөр интерьертэй байгааг та бүхэн минь харж байгаа. Хөтлөгчийг ярих гэж чадахгүй шүү дээ. За тэгээд энэ интерьер бол надаас аюу свит таалагдсан. За ингээд шалны хувьд болохоор цэвэр нарс модон шалтай. За энэ абуугийн хувьд болохоор дандаа одоо би абуугийн түрүүн home юу гэлээ нэг юм luxury ямар юу лимшэлд байдаг нэг тийм дандаа маш үнэтэй абуй паркетын шал оруулж ирдэг газар эдний тэднийхээс авсан юм байлээ. Даач sorry би нэрийг одоо орж ирэхгүй байна. За тэгээд дахиад нэг онцлог зүйл болохоор хаалганууд. За энэ хаалганууд Монголд энэ ингийн стандарт өндрөөс бол хамаагүй өндөр байгаа. Тэгээ Монголд яг юм өндөр хаалга бол бас хийдгүн байлээ гэд энийг захиалж уртаас хийлгсэн. За эдний дахиад нэг таалагдж байгаа зүйл нь болохоор ер нь Монголд бас энэ бэлэн төв, силикон эднэр гэдэг юм нарийн чимхлүүр ажлуудыг маш муу хийдэг. Эднийг бол маш чамбаа хийсэн байна. За ингээд энэ нөгөө дүнзэн одоо наамал дүнз маань бол энэ бүх дотор ингээд орж ирсэн байна. Багнууд орж ирсэн байна. За бүгдээрээ доошо бейсмент бай. Тэгээд энэ шатнууд, энэ шатнууд бол бүгд цэвэр байгалийн чулуун шатнууд байгаа. За энд болохоор нэг ариун цэврийн өрөө орж ирж байна. Юу н хаан юм бол за ингээд харчих дөө. Энд чинь нэг бейсментийн нэг хөөрхөн товчлолтой ариун цэврийн өрөө байна. За ингээд наашаа яваад энд болохоор entertainment өрөө байгаа. Энд ийм том entertainment өрөө байна. Мини театр хийнэ гэж хэлсэн. Энэ айл нь. За ингээд ийшээгээ болохоор энэ чинь агуулгын өрөө байгаа. За энэ дугаалгын өрөө байгаа. За ингээд энэ дугаалгын өрөө байна. За энэ маш гоё өрөө байгаа. Энэ болохоор нийтдээ 3 машины гараж байгаа. За жижигээр бол 4 машин орно гэж хэлсэн. За энд ингээд ийм том гараж. Ер нь бол амны орон сууцнуудын хувьд гаражийг жижиг хийх гэдэг. Эдний болохоор маш гоё том хийсэн бас онцгой харагдсан. За одоо ингээд бүгдээрээ дээш явна. Тэрнээс өмнө за энд ингээд ханы радиаторууд бол дандаа орж ирж байгаа. Ер нь бол Монгол 100% шалны халаалт гэдэг бол бас зарим одоо инженерүүд одоо Монгол шиг юм маш хүрдэг, халдаг, хамгийн гол нь хүрдэг уйлралт болохоор одоо тохиромжгүй байдаг, заавал радиаторт байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр эдний болохоор холсон байдлаар шийдсэн. Тэгэхээр мэдээж өвөлдөө олмош талах. За энд дахиад нэг ариун цэврийн өрөө. Энэ бол зочны ариун цэврийн өрөө. Зочны ариун цэврийн өрөө дотроо дүүштэй. Ингээд ийм бас дахиад баахан битүү байгалийн чулуугаар яасан байна.
дотор дизайн хийсэн байна. За ингээ колерын холигч байна. Синк нь энэ ингээ дахиад нөгөө гоё мод орсон. За энэ ингээ мод орсон болохоор орж ирэнгүүт энэ модны өнөр бол бүр үнэхээр та нарт өнөрч байгаа юм тий. Ингээ зөвхөн байшингийнхаа бол 3 давхарт бейсменттэйгээ нийлгээр 3 давхар болж байгаа. Хамгийн дээдлийн давхарлуугаа гарч ирж байна. За энд ингээд нэг амрах хэсэг байна. Наша амрах хэсэг. За байшингийн хувьд бол нийтдээ 350 м2 байшин байгаа. За өвөлдөө болохоор ер нь бол цахилгааны төлбөр бол нэг дунджаар 500-аас 800 мянга төгрөгийн цахилгааны төлбөр гардаг. За зундаа бол бараг маш бага зардал нэг ер нь нэг 50-100 мянган цахилгааны зардал гарч байгаа. За ингээд энэ амрах хэсэг байна. За наашаага энд террас байна. Бүх давхар олгондоо өрөө олгонд ийм том террастай. Тэр сарыг хараа. За ингээд зааш наашаа танилцъя. Энд нэг хөрхэн жижигхэн хүүхдийн өрөө байна. Ер нь дээдл нь болохоор юм мансартны хэсэг байна. Энд нэг хүүхдийн өрөө байна. За ингээд энд хамгийн сүүлийн ариун цэврийн өрөө. За нийтдээ хэд байчин бэ? Сая 1 2 3 4 ариун цэврийн өрөөтэй. За эндээ бол баантай юм байна. За ингээд Монголд шалээ айл гэдгийг баригдчихжээ. Тэгээ шалээ гэдэг бол одоо наамал дүнзэн ийм хаус байгаа. За тэгээд юуны хаусын хувьд болохоор хамгийн гол онцлог нь энэ мод. Хоёр дахь онцлог нь болохоор яг ийм налуу дээвэртэй Европын загвартай ийм хаусууд байна. За тэгээд би дахиад нэг тайлбарлая. Яг за шалээ загвар буюу одоо наамал дүнзний онцлогийг дахиад нэг тайлбарлая. За энд ингээд 1 2 3 4 5 6 7 ийм ингээд одоо дүнзэн модыг хооронд наагаад энэ ингээд нэг бит болцсон моднуудын дээшгээ дахиад давхарлахдаа шилэн хүн энэ завсраар шилэн хүн тавиад эрзэн тавиад энэ ингээд одоо моднуудаа дүнзэн моднуудаа дээш нь давхарладаг юм байна. Мод бол хизээч одоо энэ бөөрийнхээ дүнзэн дүв моднууд гэдэг те тэр мод бол хизээч гол хүртлийг хаттдаггүй учраас энэ тусдаа модыг бэлдээд хооронд наамал дүнз буюу наагаад ингээд нэг бит болгож байгаагийн давуу тал нь энэ бүгд хатаасан модоо ингээд нэг бит болчихрын ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. За хүн болгон мэднэ Монголд дүнзэн хаус гэхлээр бараг хаус барьдаг барилгын компаниуд дэмидээ өстой тэр шиг хэрэггүй юм байхгүй утгаараа хөдөлгөөнд ороод маш их ингээд дулаан алддаг гэдэг. Тэр бол үнэн. Яг тэгэхээр мод хизээч бүтэн ийм одоо бит мод бол гол руугаа бол хатдаг юм байна. Тэгэхээр барилга барьсны дараа удаан хугацаанд мод өөр хөдөлгөөнд ороод одоо хувц хүртэл хатгаараа ийм одоо өрчгөр болоод хатдаг те. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр наамал дүнсний гол онцлог нь бүх хатаасан модыг ингэж хооронд наагаад ингээд олон жилийн хугацаанд бол ямар нэг эрсдэлгүй хамгийн гол нь дулаахан ийм байдаг. За байшингийн маань хувьд за энд ингээд дахиад нэг өрөө байна. Маш гоо том онцлогны өрөө байна те. Тэгээд за байшингийн хувьд бол Оросоос орж ирж байгаа одоо дүнзэн ийм модыг бол Оросоос оруулж ирж байгаа. Интерьерийн хувьд бол дандаа органик модерн ийм загварын интерьер хийсэн. За одоо энэ байшингийн бүх дид бүтц болон бүх одоо энэ паркет бууй гэдэг энэ бүх материалуудыг бол хамгийн чанартай юм үнэтэй материалуудыг бол хийсэн байна. За тэгээд саяны мод бол 2.5 юм өргөнтэй мод байгаа. Тэгээд нэг инээдтэй юм хэлсэн. Яг энэ хаус хотхныг барьж байгаа барилгын хүмүүс нь эндээс дахиад илүү зузаан болгомоор байна гэж Оросуудад хэлжсэн байлээ анх захиалгахдаа. Тэгээд нөгөөдөл нэнийжсэн гэсэн. Ягаад тэгэхээр яг энэ Сибирт ингээд тохирдог 2.5-ын зузаан бол Сибирт бол тохирдгоо. Тэгэхээр танаад хангалттай гэд бараг шоолсон гэсэн. Тэгэхээр энэ бол Сибирт одоо барьдаг ийм байшингийн модны технологиор хийсэн байна. За ингээ маш гоё шалээ загварын 350 м2 хаусыг танилцууллаа. Энэ хүртэл хамт байсан баярлалаа.